айраг, тараг, нато, химчи, комбуча. Энэ үгнүүдийг сонсоод таны толгойд нэг үг орж ирэх ёстой нь пробиотик юм. Бидний бүдүүн гидсэнд хэдий их найд маш олон төрлийн хэвийн бичил биетнүүд оршин суудаг. Идэж буй хоол хүнсээрээ бид нар аль болох олон төрлийн пробиотик хэрэглэх нь үлэмж ашиг тустай юм. Хоол хүнсэнд хамгийн элбэг олддог бактери бол лактобацил болон бифидобактери юм. За жишээлбэл кимчинд лактобацил агуулгадах бөгөөд байцааг дарж эсгэх үед тэнд лактобацил хэвийн бичил биетнүүд үржиж, эдгээр хэвийн бичил биетнүүд нь таны хоолны шингэцгийг сайжруулах болон дархлааг дэмжих нөлөө үзүүлдэг. Дараагийнх нь нато. Натог өмнө сонсож байгаагүй бол энэ нь Япон улсаас гаралтай бөгөөд буурцгийг дарж эсгэж болгодог. За идэж үзсэн хүмүүс ерөөхдөө хоёр төрлийн сэтгэлдэлтэй байдаг. Натон дотроо бациллис, софтилис гэх хэвийн бичил биетнийг агуулах бөгөөд энэ хэвийн бичил биетнүүд нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих болон витамин К2-ийн нийлэгчлэлтэнд оролцдог чухал үүрэгтэй байдаг байна. Дараагийнх нь бол айраг. Айргийн зөвхөн монголчууд төдийгүй Төв Азийн улс орнууд гүүний саамыг эсгэж бэлтгэдэг ундаа билээ. Айраг нь өөрөө лактобацил болон хөрөнгө мөөгнөөс тогтдог бөгөөд хэвийн бичил биетнүүдийг дэмждэг ашиг тустай бодисыг агуулж идэг. Яа бүр айраг умарсан байдаг. Дараачих нь тараг. Тараг нь олон төрлийн лактобацил болон бифидобактерийг агуулж идэг бөгөөд хоол боловсруулалтыг дэмжих болон хоол боловсруулах замын халдвараа сэргийлэх ашиг тустай байдаг. Комбуча нь эсгсэн цай бөгөөд хоорондоо уялдаатай симбиотик байдлаар буюу бие биендээ ашиг тустайгаар оршдог хөрөнгө мөөг болон бактерийн иж бүтэл юм. Комбуча нь хоргоожуулах болон хоол боловсруулалтыг дэмжих зам мөн энергийн түвшинг сайжруулах буюу эрч хүчтэй байхтай нь туслах болно. Бид олон төрлийн пробиотиктэй хоол хүнс ашиглах тусам бидний бүдүүн гидсэн дэх хэвийн бичил биетнүүдийн ертөнц төдий чинээ хүчирхэг болдог байна. Тиймээс бид аль болох олон төрлийн пробиотик агуулсан хоол хүнс хэрэглэхээс гадна хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар пробиотикийг ууж хэрэглэж болно. Энэ бол GutPro 10 нэмэх. Бүдүүн гидсээ халамжилж эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай. Улам олуулаа таны төлөө GutPro 10 нэмэх ашигтай бактери.